Тэнмэл жуулчин гэдэг нь бидний мэдих үүргэвчтэй аяллыг нэрлэж байгаа юм а. Тэд ганцаараа эсвэл 2-3-аараа хэрэн хэсвчилдэг, хамгийн хямд буудалд байрлаж, хамгийн хямд унаагаар аялж, аль болох бага мөнгөөр жуулчилдаг. Манай улсад 420 орчим жуулчны үйлчилгээ эрхлэгч тур оператор байдаг гэж байна. Тэд гадаад иргэдэд зориулсан үнэлгээ өндөртэй багц аяллыг зохион байгуулдаг. Тэнмэл жуулчид тур операторуудаар үйлчлүүлдэггүй, иймээс аялал жуулчлалын салбарын орлого дөрвтөө өсдөггүй гэж байна. Энэ жилийн хувьд Монголд 371 мянган жуулчин ирсэн, оны эцэс гэхэд 450 мянга хүрэх прогнозтой байгаа юм байна. Тэгэд ер нь яг жуулчдын хувьд бол зуны 6-аас 9 сарын хооронд яг идэвхтэй яг илүү их ирдэг цаг үе байдаг. Одоо 10 сар гарч байгаа учраас ерөнхийдөө бол яг манай яам болон бусад одоо орон нутгийн аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын газрынхан бол ерөнхийдөө бас тухайн орон нутгад таарсан ивент арга хэмжээнд бас зохион байгуулж байгаа. Сая ихэд Сарлагын баяр гээд өөр хангаад зохион байгуулагдсан. Одоо 10 сард Сүхбаатар аймагт Дарганг хонгийн чуулга гээд бас том фестивал болох гэж байгаа. Манай улсад одоогийн байдлаар 360 гаруй жуулчны бааз 340 зочид буудал ажилладаг. Үүнээс стандарт шаардлагын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн од цэцгийн зэрэгэлтийн тун цөөхөн байна. Жуулчид гэдэгт барилга дээр ажиллаж байгаа хятадууд, зам бусад салбарт ажиллахаар ирсэн солонгосчууд ч мөн багтаж байгаа юм а. Бид зарим гадаад иргэдээс яг ямар зорилгоор Монголд ирснийг нь хаана барилж юу үзэж сонирхож байгааг нь асуулаа. Таны орны талаар сурталчилгаа муу байдаг. Миний хувьд найз нөхдөсөө Монголын тухай сонсож ирсэн. Ирэхийнхээ өмнө интернетээс багсаг мэдээлэл авсан. Яг ирээд харахад Улаанбаатар хотод үзэж харах юм цөөхөн байна. Таны төр засаг энэ тал дээр сайн анхааруул дээр байх. Маргааш би хөдөө явж малчин айлаар орно. Энэ харин сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Би Монголд анх удаага ирж байна. Улаанбаатарт анх буухад англи хэл мэддэг хүн цөөхөн байдаг нь ажиглагдсан. Бас хотын газрын зураг гэж байдаг мөртлөө хүмүүс нь гудамжныхаа нэрийг мэддэггүй, бас гудамжны тэмдэглэгээ байдаггүй нь ойлгомжгүй санагцсан. Би жуулчны компаниар үйлчлүүлж байгаа. Энэ аялал зохион байгуулалт сайтай байна. Таны орн бол магадгүй дэлхийн хамгийн сүүлчийн онгон зэрлэг байгальтай улс байхаа. Жолооч нар нь бусад орны жолооч нартай харьцуулахад газраа сайн мэддэг, ямар ч замгүй газраар төөрөлгүй давхиж чаддаг нь сайхан санагцсан. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх жуулчдын тоо бага боловч өссөөр байгаа юм байна. Нөгөө талаар Монголын уул уурхайг дэлхийн нийт сонирхох улс нь үүнд нөлөөлжээ. Гэвч жилдээ ядаж 1 сая жуулчин хүлээж авдаг болтлоо өдий гэж байна. Гадаадын иргэд Монголд ирэх замын зардал нь өндөр тусдаг гэж байна. За дээр нь манай нисэх буудлуудын хүлээ авах хүчин чадал нь хангалтгүй тааруу байдаг. За үүгээрээ хаалга нь жижигхэн байгаа учраас ирэх жуулчдын тоо төдий хэмжээгээр бага байгаамаа.